За сайн байна. Холонгийн мэрэг интернет цогт тавтан байрлана уу. За өнөөдөр тань тавлагцсан ирээд гэсэн ийм утгатай мэрэг бол хийж чадж байна. Ингээд аль хэдийн бүх картуудаа ингээд сонголтоо хийцэн байгаа. Ингээд энэ удаа тийм дөрвөн сонголттой та сайн харж агаад одоо сэтгэлчин татагтаад байгаа, нүдчин татагтаад байгаа картаа сонгороо. За уучлаарай энийг картын гаргацсан дээр баг. За 1 2 3 4. За ингээд та тоогоор нь сонгож болно. Муу энэ картны ханаад тийм дөрвсээр нь тийм бас сонголт хийж болно шүү. За ингээд сонголт хийж авсараа одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook болон Instagram-ын мессенжер надлоо одоо санал хүсэлтэй бичиж олно шүү. Муу одоо надад танд өргөсөн бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Одоо ансаар бол YouTube-ийн супер танксар те танд өргөсөн үргэлж өргөдөг бүх хүмүүстээ одоо чин сэтгэлийн одоо тийм баярлаж талархсан сэтгэлээ ингээд илэрхийлье. Одоо та бүхний манай ажил, аж амьдрал, тий ажил үйлс нь ингээ улам өөдөө явах болтугай гэж өрөөё. За тэгээд за энэ удаа болохоор зэрэг энэ хамгийн ихний сонголтын карт болохоор зэрэг ойночлаар жоохон карта танилцуулчих гэж бодож байна. Шууд мэрэглөө орох хүмүүс ингээд ороод үзэж чадна. Ийм карта Soul Contract card. Тийм. Одоо энэ ихний те. Энэ гоё одоо янз бүрийн сүнслэг мэрэг хийхэд тийм энэ үнэхээр дээр бас би нэг хийсэн те. Одоо Dead P гэдэг мэрэг дээр энэ картыг ашигласан. Тийм. Энэ одоо сонголтын мессежээр энэ картыг бол ашиглаж байна. Иймэрхүү сүнслэгдүү мэрэг хийхдээ те энэ мэрэг одоо энэ карт маань те үнэхээр маш тусаалдаг. Ийм гоё карт аа. Энэ бас нэг хайртай карт нэг. За тэгээ дараагийнх нь болохоор зэрэг энэ картаар хийсэн маа энэ одоо зохиосны гэрийн зөвлөгөөг энэ картаар хийн. Энэ бол угаасаа бүр анханасаа одоо надтай хэдэн жилч байж байгаа юм. 4-5 жил. Тэг 6 жил шахав энэ картаар би ингээд маш цэвэрхэн одоо 6 жил болж байгаа гэхдээ энэ цэвэрхэн тий. Энийг хайрцагнаас нь гаргаад шууд ингэж тэг маш тийм андигнан хайрлж хэрэгэлдэг юм карт маань байгаа. Тий ер нь бол ингэж тий маш тодорхой мессежүүд тий. Тэсхүүс нэгэс шууд зөвлөгөө авъя гэсэн үед бол маш их хэрэг болдог. Одоо ном нь юм байна. За Enter answers гэдэг тийм. Энэ бол копи бол биш. Яг жинхэнэ одоо албан ёсны тийм. Тийм. За ингээд за ийм карт тийм. За энэ картаар хийнэ. За дараагийнхаа карт болохоор зэрэг бас миний дандаа хамгийн бас нэг хайртай картууд энийг бас аягүй олон жил болж байгаа. Тэгсэн мэт маш цэвэрхэнтэй. Тийм. Энэ бас надтай 5 жил болж байгаа баг. 5-6 жил ч юм уу. За энэ бас юм дотроо тийм ийм номтой. Travel тийм амьдралын аялал гэсэн юм гоё их карта. Тэгээ би яаж картад уншаад байна гэхэлэр энэ доторх юуг нь баг би ингээд ихэнх нэг баг чэжэр үдсээр авбар нэг чэжэр мэддэг болсон гэсэн байхгүй юу. Тийм тэгээд энэ карт ч нэг иймэрхүү дээр гард ингээд ерөнхийдөө мэддэг. Тэрнээс биш тайлбарыг уншихгүй шууд карт тайлна гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр одоо танилцуулга тийм картны утгатай гүн танилцах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол тийм. За тэгээд ийм гоё карта хүмүүс мэдэх бах тийм картыг. Амьдралын аяллаа тий цааш юу болох гээд байна гэдэг ч юм уу юутай тулгараад байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл үүсгэхэд айгүй зүгээр байдаг. Миний амьдрал цаашдаа яах гээд байна тий
Амьдрал дээр цаашдаа юун дээр анхаарах вэ? Ямар юм дээр тулаад байна гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүдийг асуух таа үз. Тийм зүгээр байдаг байгаа. Ийм гоё тий. За энэ ингээд амар том бааз миний ингээд гарнаас том шахуу тий. За энэ 3 картаар бол өнөөдөр хийж бодож байна. За нөө карт сонирхдаг хүмүүст тий. Сонирн байх болов уу гэх тий. За нэг үзүүлчлээ. За тэгээд за ингээд нэгдүгээр картыг сонгосон нэмэрээ хэлье. Тан тавлагдсан ирээдүйг гэсэн имэрэг хийж за нэгдэцээ. Дон. За тан дээр имэрхүү картууд гарсан байна. За ингэж гисэн ингээд тавьчих. За эхний таны сонголтын картаас эхлэе гэж бодож байна. Танд тавлагдсан ирээдүй. Гэт. Энэ болохоор ингээм хаалга бааз цаана нэг шинэ эрен үеийн тий хаалга нэгтгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр танд цааш талахаар зэрэг танд тавлагдсан ирээдүй гэх юм бол таны ухамсарын тэлэлт болох юм байна. Тий. Ухамсарын тэлэлт баснаар нэгдүгээр карт сонгосон хүн болохоор зэрэг та хуучин танд байсан та ирээдүйдтэй хуучин программаас салах юм байна. Өнгөрсөн үеийн ямар нэгэн айдас хүйдэс ч юм уу сколдыг тийм хязгаарлагдмал бодлууд ч юм уу ингээд тэр чин таны ард хоцроод илүү өөдрөг өндөр дээд үннийг тий хүлээн авах бэлтгэлтэй болох юм байна. Таны бие сэтгэлтэй зогсож байгаа ингээд энэ шинэ хаалга өмнө чинь нэгдэж байгаа хгүй. Энэ болохоор зэрэг цоо шинэ 90 үеийн хаалга. Зарим хүнд бол нэгддэг байхгүй. Яг л ухамсарын тэлт болоог хүмүүст энэ хаалга харагдахгүй гэсэн үг. Тэгэхээр танд товлогдсон ирээдүй гэж байгаа учраас таны өмнө таны ухамсарын тэлэлт чинь нэлээд тэлсэн учраас таны өмнө шинэ хаалга нэгдэх юм байна. Тэр нь болохоор зэрэг та илүү тий өөдрөг өндөр дээд үннийг хүлээн авах нөгөө бэлтгэл чинь тий бие сэтгэл чинь бэлтгэл нь хангагдсан учраас таны өмнө тий зөвхөн материалын баялаг биш тий амар амгалан гэгэрл сэтгэл ханамжаар дүүрэн байх тийм юу гэдэг арай өөр төвшний тийм ирээдүй таныг хүлээж जैन дээ. Энэ болохоор зэрэг ухамсар нь тэлсэн хүмүүст л харагддаг хаалга юм байна л да. Тийм. За ямар ч байсан тань тавлагц ирээдүйд томоор эхлэх юм бол юм байна. За ингээд дараагийн картуудыг харъя. За энэ карт болохоор зэрэг тийм. Тэр нь та нэг хэсэг юу яах юм бэ? Нэг хэсэг болоо өөрийгөө нэг тал дээр нэлээд цаг гаргах юм байна. Таны гадна талд чинь гадна талын ертөнцид юу ч болж исэн та хамаагүй өөрийнхөө юу гэдэг өөртөө их цаг гаргах өөртөө амар амгалангийн баян бүрдгч гэх юм шиг иймэрхүү зүйлийг өөртөө ингэж бүрдүүлээд тийм ямар ч байсан та ингээд ямар нэгэн зүйлийг сурч мэдж айгу мэрэгэн ухаан нэг олоод авах энэ нөгөө мэрэгэн ухааныг бэлэгддэг шар шуу байгаа. Тэгэхээр зэрэг та ингээд ганцаардлаас мэрэгэн ухааныг олж авах нэг тиймэрхүү зүйл байна. Энэ төрхийн өмнө тэгэхээр зэрэг тань тавлагцсан ирээдүй гэж учраас ганцаараа нэлээд юу гэдэг өөрийгөө нээх тал дээр нэлээд та цаг гаргах ямар ч байсан мэрэгэн ухааны ганцаарлаас олж авах аяллыг туулна. Тийм. Та ингээ ганцаараа байхдаа ингээд ерөөсө сул дорой биш харин хамгийн тод ингээд гэрэлтээд ирээдүйн замаа тийм эрдэм мэдлэг тийм өөрийгөө нээхтэй судлах тэр зүйл нэлээд цаг гаргаж тийм байна. Ямар ч байсан ингээд гадна талд нь юу ч болж исэн та ингээд өөртөө ганцаараа байж ямар нэг юм мэрэгэн ухааныг олж авах тийм нэг аялал бол нэг хэсэг бол хийх юм байна. За тэгж хэлээ юм картыг. За тэгчээд тэрний дараа юу болох вэ гэхээр зэрэг трансформашн нэлээ маш
шинэ ухамсарын мандалт гэж хэлэх үү те. Энэ хувирлын өөрчлөлт маш том хувирлын өөрчлөлттэй шинэ хувирлын өөрчлөлт бол тийм болно. Тэг ер нь одоо сэтгэл зүйн хувьд та тийм маш том эргэлтийг бол хийх юм одоо тийм зөвөн жааг хартаа. Тэгэхээр зэрэг та өөрийгөө ингээд ямар нэгэн одоо юу гэдэг хохирогчийн өнцгөөс ч юм уу те биш харин жинхэнэ одоо ялагчийн өнцгөөс харж эхэлнэ. Өө би чинь чадсан юм биш те. Өө би чинь болдсон юм биш те гэдэг ч юм уу те. Өө би чинь өөрчлөгдөж олдсон юм биш те гэдэг ч юм уу те. Иймэрхүү ялагчийн өнцгөөс өөрийгөө харж эхэлнэ. Тэгээ ер нь энэ одоо ялцсан шоу байхгүй. Галт шоу те. Тэгээд ер нь бол ирээдүйд одоо таны амьдралын одоо өдөр тутмын хэвшил, харилцаа, хандлага ингээ ер нь бол маш ингээд бүгд ингээ шинжлэгдэж магадгүй гэсэн үг тийм. Тийм та ингээд амьдралаас те баяр баясгалыг шинээр нээчих магадгүй. Ер нь бол ямар ч байсан одоо таны амьдралын өдөр тутмын хэвшил байдгаа те хандлага бүх юм чинь ингээ нэлээд маш өөрчлөгдөх юм байна цааш та. Тийм. За ингээд за тэгчээд тэрний дараа одоо ямар карт вэ? Энэ карт гаргах. Энэ хүмүүс бүр газар руу заагаал энд гоё юм биш үү? Ингээд хийгээл имээрсэн чи та бүр шаал өөрийн бодож иш явж байгаа байхгүй тий. Иймэрхүү одоо тэ зургаар нь харах юм бод ийм карт байна. Тэгэхээр зэрэг та зөвхөн одоо юу гэдэг хүмүүс ингээд юу гэж ярьж исэн яаж тэнд те одоо олноороо тийшээ явж исэн та тэр ерөөсөө таахгүй зөвхөн өөрийнхөө одоо сэтгэл доторх одоо тийм луужин гараал тэг өөрийгөө авч явна гинэ. Хүмүүс яаж ч яжсэн таны зүрх сэтгэл таалагдахгүй гой мэдрэмж өгөхгүй бол тэрийг сонсохгүй шууд тийм өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо тийм луужин гараа сонгоно гинэ. Тэгэхээр зэрэг тийм тэгэхээр зэрэг одоо бусдын заасан замаар тийм бусдын заас энэ гоё штэ энэ чи ийм ингэж авч ашигтай байхгүй гэдэг ч юм те. Тэгсэн замаар биш харин та өөрийнхөө дуу хоолой те өөрийнхөө дуу хоолой одоо буюу одоо өөрийнхөө зүрхний луужин сүнслэг луужин гэхүү зүрхний луужин гэхүү нөгөө тэг луужин ч нөө зүрх чиг заадаг штэ те. Өөрийнхөө одоо зүрхнийхээ луужинг те та дагнаа гинэ. Хүмүүс яаж хэлжсэн би ингэж ад чинь би ингэмээр байна гэл өөрийнхөө те. Тийм та ингээд хин нэгний одоо те гаргасан зам ч юм уу одоо бэлэн замаар ч юм уу явахгүй ингээд өөрийнхөө үн цэнийг одоо тийм бүтээх тийм өвөрмөц тэр зам мөрлөө тийм явчих юм байна. Тийм энэ нэг хэсэг ганцаараа сууж маш их юм судалж үзэж тий ганцаардлаас айгу мэрэгэн ухааны олно гэдэг байна. Тэгчээд маш том өөрчлөлт болох юм байна. Тэгээд та ингээд тий зөвхөн өөрийнхөө мэдрэмж зүрхний тий чиглэлээр дагна. Тэгээ өөр хүмүүс яаж ч ингэж явахаар ашигтай яаж ч юм гооштой гэсэн ч гэсэн таныг сонсохгүй гинэ. За иймэрхүү хувирлт өөрчлөлт болох юм байна. За тэгээд одоо танд одоо сахиус тэнгэрийн мессеж энэ нов гэсэн яг юу нов вэ гэдээ дайжиж магадгүй энэ бол зүгээр гоё нов шүү за тийм карт нэг гоё азтай тий зураг нь нов гэсэн юм карт энэ тэгэхээр зэрэг одоо нэгдүгээр карт сонгосон хүний минь одоо сахиус тэнгэрээс ийм мессеж ирж ийн нов гэсэн мессеж ирж ийн гэдэг чинь ер нь аль юу гэдэм бэ таны одоогийн бодож байгаа ч юм уу скол ямар нэгэн сөрөг сэтгэл зүй танд одоо байгаа бол тэрэн дээр чи нөө гэж хэлж байгаа юм байна. Тий. Одоо таны зовоогоод эргэлзүүлээд байгаа айгу тэгвэл тийм сөрөг сэтгэл зүй одоо танд байгаа юм бол тэр бол биш ээ нөө шүү гэж хэлж байгаа юм байна. Сахиус тэнгэр. Тэгээд ингээд зургийг харах юм бол тий маш гоё ингээд одоо хуурц гэрэл ингээд нэг алтан тий ер нь та одоогийн энэ сөрөг сэтгэл зүгээ те одоо энэ нөөвийг те ухаалгаар ойлгоод хүлээж авч чадах юм бол одоо таны амьдралд ингээд солонгын өнгөөс солонг татж байгаа юм шиг те маш олон өнгөлөг одоо маш гой ингээд өнгөлөг тийм боломжууд ингээд цоврон ирнэ гинэ. Тийм нөө үгүй гэдэг бол те илүү том зүйлийг хүртэх
одоо хүртэхийн тулд хэлж байгаа нөв шүү тий. Илүү том тим ээ yes гэдэг рүү очих тэнгүүр юм шүү гинэ. Тийм тэгэхээр зэрэг за яг энэ дээр болохоор зэрэг тийм аз яагаад гэсэн чи үгүй наа чи бишээ өшөө цаана гоё юм биш дээ чи юу одоо тэнаа гэж байгаа гэсэн үг байхгүй. Сэсгэн дөө одоо бодчоод энэ одоо сөрөг зүйл бишээ цаана ч гоё юм байна тий. Тэгэхээр сэсгэн тэнгэрийн зөвлөгөө гэх юм бол одоо нэгдүгээр картыг сонгосон бол хэрвээ одоо таны амьдралд те ямар нэгэн зүйл одоо болохгүй байгаа бол одоо бүх гутраа те энэ бол Тэнгэрийн хамгаалалт гэж хэлэх үү те. Тийм одоо тэрнээс ч одоо хавьгүй илүү те одоо Тэнгэрийн ордон шиг энэ цаанаа те тийм гайхалтай зүйл таныг те хүлээж байгаа шүү те. Ер нь бол төвчээр бол таны ирээдүйн төлхөөрэй гэсэн байна. Тийм яг нэгдүгээр картыг сонгосон одоо ямар нэгэн зүйл болохгүй ч юм хэцүү байгаа бол тий тэрэнд битгий гутраа наадахта нөө хэлсэн ч болно гэдэг ч юм уу тий. Ер нь цаана тий одоо Тэнгэрийн хамгаалалт байгаа бөгөөд одоо таныг үнээс хавьгүй илүү одоо тийм одоо яваач шиг тий юм гайхалтай зүйл хүлээж байгаа шүү. За иймэрхүү зүйл хэлж байгаа юм байна тий. За яг би ч ойлгомжтой тайлбарласан уугүй ер нь ингээд дахиад автаад нэг хэлэхэд те одоо нөө гэсэн дээр жоо хүмүүс юу хачин карт гэж бодож байгаа. Тэр нь бол зүгээр бол нэг гой карта нөө те үгүй гэдэг үг бол те илүү том одоо yes тийм рүү очих те гүүр юм шүү гэсэн үг тий. За энэ зургнаас нь та өөрөө те бас юу авч болно. Зэн сонгороо мессеж. За би тайлах юм бол иймэрхүү утгаар тайлах юм байна. За ингээд бүх картуудаа тайлж дуслаа. Ингээд үнэхээр тий таарад таалагдсан бол лайк дарахаа битээ мартаараа. Тэгээд энэ тань тавлагдсан ирээдүй гэсэн чинь ер нь бол маш том одоо ухамсарын тий сэрэлт гэхүү, тэлэлт гэхүү тий тийм зүйл одоо танд угаасаа ингээд тавлагдсан байгаа юм байна. Тийм тэгээд танд одоо ухамсарын тэлэлт хийсэн хүнд л нэгддэг тэр хаалга утахгүй тийм нэгдэх юм байна. Одоо тавлагдсан гэсэн үг. Тэгээд удахгүй гэж хэлэх үү ер нь ингээд тий тавлагдсан гэсэн үг. За нэг юмрхүү зүйл хэлсэн. За ингээд өндөрлөө одоо тэгээд энэ мэрэг мэн үнэхээр таарад таалагдсан бол нэг тэгээд мөн намайг дэмжих хүсэлтэй бүгд өөрийнхөө цаашдын ирээдүйг санаар зөвгөнө гэж бодож байгаа хүмүүс юм бол над дээр эмоц тарах юм бол надад маш том одоо дэмжлэг болно шүү. Тийм эмоц нь болохоор зэрэг юу галчуу энэ одоо трансформашн одоо тий хувилт өөрчлөлтийг одоо биелэгдээд одоо ялалтын шоу тий таны маш томоор өөрчлөгдөж тий таны амьдрал маш томоор өөрчлөгдөж ухамсарын тэлэлт бүргшөө их тий болоосоо гэж биелэгдээд галчуу. Яг галчуу алдахгүй зүгээр шууч тийм дарж олно. Тэгэх юм бол нэгдүгээр карт сонгосон бүгд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө байдлыг одоо цаашдын ирээдүйг сайнаар тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ойнослоо. За ингээд нэгэд дуусчиход 2 дугаар сонголтыг сонгосон л оръё. За ингээд энэ одоо 2 дугаар картыг сонгосон нэмэр хэлье. За нэг дэжиг том. За юм гой картад гарч ирсэн байна. За ингээд хамгийн ихний сонголтын картаас эхлэе. За 2 дахь картыг сонгосон юм байна. Одоо картыг сонгосон хүнд маань товлогдсон ирээдүй юу вэ гэх юм бол Secret of the Time. Энэ болохоор зэрэг тэнгэрлэг цаг хугацаа. Тэр нь бол таны ирээдүйд болох үйл явдлууд бол одоо яг таны бодож байгаа хүсэл зоригоос жоохон өөр гадуур гэх юм уу те. Одоо бүр дээд одоо оршихуунуудын зохицуулалтын дагуу тэг өрнөн гинэ. Secret of Time.
тий. Яг таны бодож байгаа шиг арай биш байж магадгүй ингээд өшөө тий одоо дээд одоо оршихуунуудын зохицуултын даваа бол өрнөө. Тэг ер нь бол яг одоо ингээд таны бүх зүйл нэг тийм удаан ч юм уу явагдахгүй байгаа ч юм өөрчлөгдөхгүй байгаа ч юм уу тий санагдчихэж болох боловч ингээд secret of time гэж ингээд цаг нь болоход тий бүх хаалга нэг зэрэг одоо нэгдэх тийм одоо тавлагдсан ирээдүйд танд байна гинэ тийм. Тэгээ яг одоо таны хийж чадах зүйл болохоор зэрэг ер нь бол одоо амьдрал олж байгаа тийм ямар нэгэн үйл явцыг гээл хүчээр хурдлуулах ч юм уу тийм үйл явцыг хүчлэх биш харин ингээд ер нь ингээд өөрийнхөө чадах зүйлээ л хийгээл тийм чадах зүйлээ хийгээл чадахгүй юм а тэнгэр бүхэнд даатгаал ингээл явж байгаа нэг чухал болох юм байна. Тийм. Ер нь ингээд чарт таны амьдрал ингээд дээд зохицуулалтын дагуу өөрнөө орчлын ертөнцийн тий одоо зохицуулалтын дагуу бол өрнөө тий одоо юм өөрчлөгдөхгүй айгу удаан байгаад байж магадгүй. Гэхдээ энэ бол цаг нь болоход бүх юм ирдэг тий. Тэгэхээр санаа зовох хэрэггүй ер нь урд байгаа юм а хийгээл одоо юу гэдэг зөв сэтгэлээ дагаал тий юмыг ингээд хэрэгээр хүчээр ингээд ерөөсө хордлуулах хэрэггүй гэж юм байна. За ийм карт гарлаа танд тавлагц ирээд. За тэгээд энэ карт болохоор зэрэг тэр нь надад яаж өрнөх үү гэх үү зүгээр энийг ингээд дэлгэрүүлээд аваад үзэх юм бол нэг газар чи юу вэ энэ хаана вэ юу вэ гэлтэй. Иймэрхүү карт гарч ийн. Тэгэхээр танд ер нь бол итгэл үнэмшлийн сорилт ирж магадгүй юм байна. Ингээд нэг цастаа аймад аваад тий. Цастаа аймад дотор ингээд тодорхойгүй байгаа юм шиг тий. Нэг тийм тодорхойгүй байдгийг илэрхийлэл тэгснэ энэ аялагч тий. Энэ аялагчийн өмсөж байгаа хувцас нь айгүй гоё яваад ингээд сайн харах юм бол хээтэй хааны юу шиг тий. Хээтэй юм гоё дээл өмссөн юм шиг тий. Тийм тэгээд энэс нь ингээд харах юм бол танд бол ингээд тийм одоо дотоод нөөц боломж тий бол айгу байгаа. Тэр бол айгу баялаг одоо таны дотоод нөөц боломж ч юм уу тий тэр бол айгуух байгаа. Тэгээ ер нь бол танаас жоохон зориг шаардах юм байна. Та ингээд одоо таны ирээдүйд танаас жоохон зориг шаардах юм байна. Танд ингээд энэ танихгүй мэдхгүй хүүтэн газар ингээд ирсэн те. Гэхдээ ийм гоё хувцастай хайг бодвол та амар ингээд нөөц боломж чинь ингээд байгаад байгаа хгүй те. Тэгэхээр зэрэг ямар нэгэн үл мэддэг зүйлд итгэх те. Тим зоргийг танаас шаарднаа. Хэрэг та айцгүйгээр те. Одоо чи юм байж магадгүй. Та айцгүйгээр ингээд урагшлах юм бол ингээд нэг тийм хүүтэн санагдаад танихгүй мэдтэй нэ орчин таны хувьд ингээд гайхамшигт те. Одоо орон болж хувирна гинэ. Та юу ямар амар юм бэ? Юу хаана ирчихээ? Өстө танихгүй гэдэг ч юм тий. Тэгжээж магадгүй. Гэхдээ танд тий маш их нөөц боломж чадвар зөндөө байгаа учраас та жоохон зориг гаргаад урагшаа алхаад тий ингээд явах юм бол одоо энэ хүүтэн мэд санагдж байгаа нэг тий энэ танихгүй орчин чи ингээд бүр гайхамшигт гоё тий газар болж хувирш өгсөн юм картын. За та одоо нэг юм хөөж магадгүй тий жоохон тий сайн мэдгүй танихгүй аач гэсэн ингээд зориг гаргаад үзье гэж ах шиг байна. За тэгээд дараа нь юу болох вэ гэхээр зэрэг энэ карт гарсан. Тэгээ алтан шар зам. Гэхдээ энэ таны мөрөөдөж байгаа тий зүйл гэж байгаа юм шиг тий. Алтан шар зам ба ойлгомжтой чиглэл гэдэг юм картаа. Тэгэхээр ер нь бол ингээд уулс дондоо энэ уулыг ингээл тий ингээл шүлжээл энэ зам болохоор зэрэг таны одоо алтан шар зам ирээдүйд таны одоо зам мөртэй маш тодорхой байгааг ингэ харуулж байна. Та бол ингээл яг дундаж ховолмолтой ч ингэ ториод жолтгоо ингээл гоё ингээд цааш ингэ явчихна тий. Тэгж байгаа юм шиг картын одоо таны одоо ирээдүйд таны зам мөртэй маш ингэ тодорхой байна шүү гэдгийг нь бол харуулж байна энэ карт амуу одоо
өмнө ингээд эргэлзэжсэн ч юм уу те энэ дээр өмнө эргэлзэжсэн зүйл ч юм уу тэр зүйл ингээд арилаад та яг хаашаа ямар алхам хийх ёстойгоо маш сайн ойлгох тийм цаг үе бол ирнэ гинэ. Тийм. Тамарч гэсэн өмнө эргэлзээл ямар амир юм бэ юу хаана вэ гэдэг ч юм уу те ингэжсэн зүйл байсан бол жоохон зориг гаргаад урагшаа алхахад л ингээл одоо та хаашаа ямар алхам хийх яах ёстойгоо айгуу сайн ойлгоноод. Тэгээ энэ ингээд шар өнгөтөө тэгээ энэ дээр айгуу гоё ордон байгаа учраас энэ зам болохоор зэрэг нэг тийм элбэг дэлбэг санхүүгийн доктортой байдлыг давхраас илэрхийлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр танд тавлагдсан ирээдүйх юм бол та одоо жоохон зориг гаргаад юу яачаад танд нөөц бололцоо чадвар бол бай шүү. Тэгэх юм бол зам урчин харагдаад тэгээ тэр нь ингээд алтан өнгөтэй учраас ямар нэгэн одоо элбэг дэлбэг ч юм уу санхүүгийн доктортой байдлыг давхарал илэрхийлж байгаа шүү гэж тайлах юм байна. Таны одоо мөрөөдөлд энэ зам хүргэнэ гэж ашиг байна. За ямар ч гэсэн жоохон айцсаа даваад өөрийнхөө чаддаг юм нөөц бололцоо чадварыг одоо гаргаад чадах юма хийгээ авах юм бол ингээд зам урчин цаашд ингээд харагдаад мэдэгдээд одоо санхүүж гэсэн айгу тийм доктортой сайхан зам мөр санч ингээд гараад ирнэ гэж хэлж байгаа юм байна. За тэгээд дараагийн карт ингээд харах юм бол тэгснээр айгу олон хүн айгу танаас гадна өөр хүмүүс байна те 1 2 цаан ч гэсэн айгу зөндөө байгаа байхгүй. Тийм тэгснээр нэг тийм таны хоорондын харилцаа ч юм уу хоорондын харилцаа эсвэл хамтын баяр баясгалан гэдэг юм карт байхгүй. Тэгэхээр зэрэг тийм одоо зураг дээр төрөөс дээр бүлэг хүмүүс байна хөгжимчд таараа бүжиглэл тэгэхээр одоо таны ирээдүйд тантай одоо адилхан ижил сонирхолтой ямар одоо нэг долгионтой хүмүүс гэх юм шин тийм долгионтой хүмүүс яг одоо тантай хамт баясаж ингэж сайхан байж чадах нэг тийм нэг ижил сонирхолтой нэг долгионтой хүмүүс ингээд гарч ирэх юм байна. Тийм та ингээд цаашдаа одоо тань тавлагч ирээд гэх юм бол та ганцаараа биш харин бусдтай хамтарч бүтээх, баярлах, хамтдаа хөгжих эсвэл одоо шинэ найз нөхдөдөө, шинэ хамт олондоо ч юм уу шинэ найз нөхдөд болох одоо таныг дэмжих одоо хүрээлэл бол ирээдүйд ингээд тавлагдсан гэсэн юм карт байна. За ямар ч байсан одоо танихгүй мэдхгүй жоохон айцтай авал тэр айцаа энэ даван тулаараа өөрийнхөө чаддаг одоо нөөц боломжийг ашиглаад зоригтой алхам хийгээд яваараа. Тэгэх юм бол тэр зам чинь таныг өөрөө ингээд дагуулсан явчихнаа. Одоо тэгснээр та ийм хүрээлэл таныг дэмждэг хүрээлэл өөртөө адилхан хүмүүстэй айгу сайхан хүмүүстэй хүрээлэлтэй болно ч гэж магадгүй. За ийм карт байна. За тэгээд одоо хамгийн сүүлийн энэ мэрэгэндээ зориулаад одоо танд хэрэгтэй сахиус нэгний мессеж get information. Тэгэхээр зэрэг 2 дугаар картыг сонгосон хүний одоо та одоо ямар нэгэн танд асуулт байгаа бол тэрний хариулт нь аль хэдийн таны дотор гэд байна гинэ. Орсоор байна шүү. Тэгэхээр зэрэг та одоо зөвхөн юу яах юм бэ? Нилийн одоо ажиглагчийн байр сууриас асуудал айгу хандуул айгу зүгээр юм байна. Ажиглагчийн байдал гэдэг чинь надаа ийм тулгарч байхад би ууралж гинөө, инээж гинөө, сочирдж гинөө, яаж гинэ гэд өөрийгөө айгу ажиглах гаднаас нь өөрийгөө ажиглах амуу ямар нэгэн асуудалд илүү их юм уншиж судлах асуух мэдхгүй бол одоо хүмүүсээс асуух ч юм уу тэгээ эргэж ин тэгжээвэл аяг зүгээр шүү ирээдүй бол таныг бол мэдээлэлээр дутаахгүй та өөрөө л асууж сургуулж уншиж судалж ингэх юм бол таныг бол ирээдүй бол мэдээлэлээр орчлон ерөн цалганы мэдээлэлээр дутаахгүй өөрөө хайж асуу гинэ. Тэгээд
одоо танд ирж байгаа тэр мэдээлэл те information те одоо мэдээллийг зөв ашиглаарай гэсэн байна. Тийм тийм бол ингээд одоо төрөний энэ хэлсэн одоо дээд зохицуулт ингээд санаасаа л айгу айтаахан тий зохицуулчнаа. Яг л дээд зохицуултын дагуу бол өрнөнөө тий яг ингээд цаг нь болоход танд хэрэгтэй хаалгууд нь тий нэгдэд явчнаа. Харин одоо болж байгаа үйл явцыг бити ингэж хүчлээрээ тий та чадах юм аа хийгээд чадахгүй юм аа Тэнгэр бурхандаа даатгал явж ивэл яасан бэ гэсэн иймэрхүү картын. Тэгээд ер нь бол өшөө ихтэй өөр мэдгүй чадахгүй юмдасаа тий одоо илүү их уншиж судал мэдээл хай тий асуу тий энэ ертөнц бол тий мэдээлэлээр дүүрэн ертөнц тий энийг зөв асууж чадсан хүн тэр мэдээлэл тэр хүн дээр ирдэг гэх юм уу тий иймэрхүү зүйлийг сахиус Тэнгэр танд хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд бүх карта тайлбарлаад ингээд өндөрлөлийн ингээд харддаг карт сонгосон хүн үнэхээр таалагдсан бол лайк дараараа таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол харддаг карт сонгосон хүн маань одоо танд ингээд аюугаа ингээд таны одоо дэмжих хүмүүс таны ингээд тантай адилхан ижил сонирхолтой ижил дэлгөөнтэй тийм хүмүүс таныг дэмжих хүмүүс ойр тойронд чинь ер нь би олноо ийм ирээдүй тавлагдсан байна гэж гарсан учраас тийм бүжиглж байгаа хүмүүс гэсэн ийм эможи олдвол дараараа тийм бүжиглж байгаа хүн гэсэн эможи олтмол тэрийг хэд ингээд харчихгүй тийм эсвэл 2 3-аар бүжиглж байгаа хүмүүс тийм эможи авил дараараа энэхэн бол харддаг карт сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө ирээдүйгтээ сайнаар тийм зөвхөн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь картаас суусчаад энэ ингээд унтрах гэдэг ашиг энийг юу холдолч. Тэрний хооронд энэ карт ингээд тавьчих. За ингээд цаашлараа. За ингээд 3 дахь карт сонгосон нэмэргийг эхлэе. Танд тавлагдсан ирээдүй гэсэн. Нэмэр гэж санагдчихъя доо. За 3 дахь карт сонгосон. Тэгэхээр гой карт гарч ирж байна. За ингээд эхлээд хамгийн ихний одоо таны сонголтын картнаас бас мессеж авъя гэж бодож байна. Universal harmony. Орчлын ертөнцтэй тий зохицох их шиг ая нийлэх гэсэн юм картын. Тэгэхээр зэрэг 3 дугаар картыг сонгосон юм байна одоо. That's их шиг ая нийлэх. Тийм сүнслэг аажимгой хувьсал байна. Ер нь бол таны ирээдүйд те бүх зүйл байх ёстой байрандаа орох. Тэр энергийн үе ирж байгаа юм байна. Угаасаа тэр бол танд ингээд тавлагдсан ирээдүй юм байна. Бүх юм байх ёстой байрандаа байх. Тийм. Танд зүгээр нэг аз тохиох биш те. Таны одоо дотоод сэтгэл зүй, бодол санаа ингээд ертөнцийн те орчлын ертөнцийн одоо давтамж чичиргээтэй одоо нэг болоод нэгдмэл болж байгаа. Тийм картын. Тэгэхээр зэрэг та өөрийгөө таньж те дотоод амар амгалангаа ингээд олсноор одоо та дотроо айгүй амар амгалан болох юм байна. Тэгээд тэгснээр таны гадаад орсон чинь аяндаа ингээд асуудал нэхгүй зэгцрээл те асуудалгүй болоод зэгцрээд тэрний танд тийм тавлагдсан одоо ирээдүй байл хүлээж байгаа юм байна. Нэг юм сүнслэг хувьсал гэдэг юм. Ингээд яг гинт хувьсчихгүй айгүй аажмаар бөөд айгүй тийм зохистойгоор тий аялгуутаагаар тий юу ч тий. Бүх зүйл ингээд байх ёстой байранда. Одоо ч таны нөхцөл байдал магадгүй өөрөөрөө биш ч юм уу нэг л биш байгаад гэж магадгүй. Ер нь танд одоо тавлагдсан ирээдүй гэх юм бол
бүх юм байх ёстой байранда тий ирэх тий тэр энерги үе ирж байна. ертөнцийн ингээд чичиргээтэй ингээд зогсоод яг ингээд ертөнцийн юутай ингээд таны бие сэтгэл чинь тэнэгдмэл болоод өөрийгөө одоо таниад дотроо маш амар амгалан босноор гадаад орчиндах тий асуудалнууд чинь амар зэгцтэй болоод тийм ирээдүйд таныг хүлээж байна гэсэн зааслаа. Ийм картын. За юу ч гэсэн энэ ингэж талах юм байна. За тэгээд дараагийн картыг харъя. За энэ бие махбодын болон ямар нэгэн одоо таны амин хүчний сэргэлт болж магадгүй юм байна. Одоо таны амьдралын эрч хүч идэвхжинэ гэж хэлэх үү? Одоо таны одоо магадгүй одоо эрүүл мэнд ч юм уу те биеийн чадамж чинь нэлээд сэргэх юм байна. Та ядарсан ч юм уу эсвэл ямар нэг эрчим хүчгүй нэг чадлагүй болсон ч юм уу те тийм байсмал ирээдүйд одоо ингээд та ингээд цаанаасаа л ингээд байгалаараа ч юм уу те ингээд цэнэглэгдээд таны бие махбод чи ингээд залууж явах ч юм уу эсвэл илүү их амьдралын айгу ингээд зөв хэв маягт ингээд шилжээд усаар ингээд ариусаад байгаа байхгүй тийм ус таны ингээд дотроос ч ингээд тэтгээд шинэ энергиэр ингээд гой дүүргээд байгаа юм шигтэй ингээд тийм. За ийм зүйл болох юм байна. Ямар ч байсан хэрэг одоо би эрүүл мэнд жоохон тийм байсан. Эсвэл би жоохон ядарсан байсан хүмүүс байх юм бол ер нь бол нэлээд цэнэглэгдэх юм байна. Тэгээ ариусаад ингээд та дотроосоо ингээд гоё ингээд итгэдээд шинэ энерги танд ингээд өөрөөд тий. Ямар ч байсан ариус нь бие махбодын амин хүчний сэргэлт амьдралын эрч хүч ингээд идэвхжих юм байна. За тэгснээр тэдний дараа юу болох вэ гэхээр зэрэг Нэгөө ингээд хөнгөрсөн хүний картахгүй бүх юмаа ингээд хэрэггүй юмудаа хаяад тий. Ямар нэгэн за яг эд юмнасаа тий хэрэггүй эд юмнасаа салах хүмүүс ч гэж магадгүй энэ яг сэтгэл зүйн юм дээр хэлж байгаа гэж бодож чинь ямар нэгэн сэтгэл зүйн ачаалаасаа бол салах юм байна. Одоо таны ирээдүйд болохоор өнгөрсөндөө холбоотой ямар нэгэн одоо гомдол харуулсал ч юм уу харамсал ч юм уу эсвэл ямар нэгэн сэтгэл зүйтэй холбоотой хүнд дурсамжууд ч юм уу тий тэрийг ингээд одоо энэ хоогийн самд ичж байгаа байхгүй. Тэрийг ингэж одоо зам дээр тий орхиод хаяад тий ингээд цааш аюу гоё хөнгөрөөд явчихж байгаа. Зөвхөн хөвчмөө аваад ингээд явж байгаа хүний карт энэ явчихнаа. Тэгээ ер нь бол тийм тий хүнд юмнуудаа энэ хоогийн самд хийгээд та өөрөө зөвхөн өөрийнхөө одоо хөгжим авч явж байгаа гэдэг чинь одоо өөрийнхөө зөвхөн одоо баяр баясгалыг тий авч яваа юм шиг тий ер нь бол та одоо таны сэтгэл санаа чинь зовоод хүнд асуудлуудыг шийдээд дотоод сэтгэл чинь маш хөнгөн амар амгалан болох юм байна. Тэгээд айдгаа автартай гэдэг ингээд айгуу цаашаа ингээд одоо хөнгөрөөд ингээд авчих юм байна. За энэ зүйл болно. За тэгчээ дараагийн картыг харъя. Энэ нөгөө дотоод зүүн бэлэг гэдэг карт гэхгүй юу? Тэгэхээр зэрэг ирээдүйд одоо та ингээд хүмүүсээс ч юм уу гаднаас ч юм уу хариулт хайхаа ингээд зогсоох юм байна. Тэг зогсоогоод тийм өөрийнхөө дэнлүүг тэг асаана гинэ. Тийм. Өөрийнхөө дэнлүүг асаана. Энэ юу ч байгаа гэхлээр зэрэг ингээд зургийг ингээд харах юм бол ингээд дэнлүү шүү дээ тий. Дэнлүү барьж та өөрийнхөө замыг өөрөө гэрэлтүүлдэг болно гинэ. Одоо хин нэгний заавраар ч юм уу тий. Сквал ерөөсөө тэхгүй зөвхөн ингээд өөртөө ингээд дэнлүү асаана. Тэгээд тэр дэнлүүнийхээ югаар л явна гинэ. Тийм. Тэгэхээр өөрийнхөө одоо та зөв сонгоороо цаашдаа явж эхлэх юм байна. Тийм. Тэгээд одоо таны дотроос ч ингээд том ингээд ухаарл нээлт ч юм уу тиймэрхүү зүйлүүд ингээд гарч ирнэ гинэ. Өө ингэх юм биш дээ, ийм биш дээ. Окей гэл. Ямар ч ингээд дотоод энлүү чинь асна гэдэг байгаа байхгүй. Тэрүүгээрээ өөрийнхөө зам өрөө гэрэлтүүл цаашдаа.
тэгнэ гэсэн тийм карт байна. Ер нь бол та ингээд те гаднаас янз бүр юм хайхаа болоод хайхаа зогсоо те өөрийнхөө дотоод дэмлүүх те ясаа хол шүү. За ийм карт байна. За тэгчээд за ингээд хамгийн сүүлийн одоо танд хэрэгтэй цахис тэнгэрийн мессеж. No need for. Ер нь бол танд товлогдсон ирээдүйг юм бол цахис тэнгэрүүдийн хэлж байгаагаар одоо таны одоо ирээдүйд те ямар нэгэн зүйлд те санаа зовох айх хэрэгцээ тий үгүй олноо тий. Тий одоо цахис тэнгэрүүд одоо таны замыг засаад тий өмнө одоо таны өмнө тулгарч ирсэн одоо саад бэрхшээл тийм бэрхшээлэг тий айл хэдийн ингээ холдуулсан гинэ. Тий одоо битээ санаа зовоо гэж байгаа болохоор зэрэг тий айл хэдийн таны ямар нэгэн саад бэрхшээлээс мэл тэр чинь ингээ холдуулсан тий. Тэгэд ер нь бол ирээдүйд тохиолдох бүх үйл явдал бол таны жоохон сорил тэмшиг үйл явдал тохиолдсон ч гэсэн тэр бол таны те сайн сайхны төлөө байх тул одоо зүгээр л итгээд тайван байхыг одоо нэлийн зөвлөж байна. Тийм аа те. Битээ санаа зов. За ямар ч гэсэн цахис тэнгэр таны зам мөрийг чи ингээд засаад саад тэмэрхшээлийг ингээд холдуулсан. Тэгээд одоо янз бүрийн жижиг сажиг саад тохиолдох юм бол тэр бол тий зөвхөн таны сайн сайхны төлөө болж байгаа зүйл учраас зүгээр итгээд тайван бай гэнэ. Тий тайван байхыг болоод тэн зөвлөж байгаа. За энэ бол цахис тэнгэрийн мессеж байлаа. За ингээд 3 дахь картыг сонгосон. За юу болчих вэ? Цөөрөө ойлгосонгүй энэ танд ирээдүйд тавлагдсан ирээдүй гэх юм бол сүнслэг ховсол тий тийм тэр нь айгүй гоо ингээд аажмаар тий юу тийм яруу гэх юм уу тиймэрхүү байдлаар явагдах юм шиг байна. Тий одоо таны ирээдүйд тий танд одоо тавлагдсан ирээдүй гэх юм бол бүх зүйл байх ёстой байранда орох тиймэрхүү ирээдүйд тавлагдсан гинэ. Тий тэгэхээр ингээд таны бодол санаа бие сэтгэлтэй одоо бүгд ингээд энэ орчлонтойгоо яг ингээд чичирхийлэн одоо нэгдмэл болоод таны дотор ч айгуу тий одоо амар амгалан амьдлын олсноор таны гадаад ертөнцийн тэр асуулууд чинь ингээ аяндаа ингээд зэгстэй болно. Тийм ирээдүй тань тавлагдсан гэж хэлж байгаа юм санагдаж байна. Тэгээд энэ ингээд үйл явцууд нь тэгээд энэ зөвлөгөө нэдлээ. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл тий. Үзээ таараа таалагдсан бол тий лайктараа бити мартаараа таалагдаа та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө одоо ирээдүйг сайнаар зөвгнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол эмоц тараараа гэж хүсье. Эмоц нь болохоор зэрэг за энэ аюу гой карт энэ их гой карт санагдаж байна одоо усны эмоц тараараа одоо таны бүх одоо янз бүрийн сөрөг зүйлс ингээд угаагдаа тий эрэг болохыг бэлэгдээд усны эмоц бол юу ч хийж олно. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө ирээдүйг сайнаар зөвгөнж өгнө гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай бай бай. За 3 дуусгач. За ингээд дөрөвдүгээр картлорыг. За ингээд одоо дөрөвдүгээр карт сонгосон нэмэр хэлье. Нийтжээ тоо. За иймэрхүү картууд гарсан байна. За эхлээд таны сонголтын картаас эхлэе гэж бодож байна. Танд тавлагдсан ирээдүй. Breaking free. Хөөх инста бүгдээр ингэстэн гинжин таслаа л дээ. Ураал гараад ирж байгаа байхгүй шүү. Тийм тэгэхээр зэрэг танд ирээдүйд тавлагдсан за зөвчлөх байж. Нэг сонио ингээд гэрлийн нөгөө сүнслэг гэрлийн ажилтан юм шиг бүхнээр ингээд ер нь ингээд юу гэмтэй
даалгавартай ирсэн гэж хүмүүс яддаг шүү дээ. Одоо юу гэдэг нь жоохон сүнслэг ажиллаар даалгавраар ирсэн хүмүүс. Тиймэрхүү хүмүүс байж магадгүй ч юм шиг энэ дөрөвдүгээр карт сонгосон хүмүүс донд. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс болохоор зэрэг ер нь маш их зовлон, гинж, юу гэдэг нь те хэцүү юмнууд амар туулаад ингээд тэрнээс ингэж одоо ингэж яарч гарч ирдэг хүмүүс байдаг байхгүй. Бүгдийг өөрөө биен дээр туршиж үзээ те. Шаналл зовлон ингээ бүх юмыг амсаа тэр ингээд таслаад те бүр гарч ирдэг тийм хүмүүс аа. Тэгэхээр зэрэг тийм гэрлийн ажилтан. Тийм ер нь аль дөрөвдүгээр карт сонгосон байна уу те өөрийн те авиас чадвар өөрийн авиас чадвар өөрийнхөө тэр ингээд гэрэлцсэн тэр те байдлаа бусдаас ноохгүйгээр те ил гарах цаг эрснийг бол хэлж байгаа юм шиг байна. Ингээд ил гарч ингээд задлаад гараад ирж байгаа би энэ нэг те. Тийм. Тэг ер нь бол ирээдүйд те одоо дөрөвдүгээр карт сонгосон мэн бусдад одоо үлгэр дуурайл болох те заа чиглүүлэх чиглүүлдэхгүй маа гэхэд зүгээр л өөрийнхөө яг өөрөөрөө тий одоо байснараа ингээд орчин тойрондоо ойр орчиндоо ч юм уу орчин тойрондоо тий маш одоо эрг нөлөө үзүүлэх тий гэрлийн тийм ажилтан юм шиг гэрлийн төлөөлөгч юм шиг тий тиймэрхүү замд орно. Энэ бол таны товлогдсон ирээдүйг гинэ. Гэрлийн ажилтнууд буюу яг ингээд чухал даалгавартай оддын өрс оддын өрс болгон гэрлийн ажилтан бол биш байдаг л да. Зүгээр оддын өрсөндөө одоо гэрлийн ажилтан гууд болохоор зэрэг маш их зовлон туулдаг гэх юм уу маш их юм туршлагатай байдаг хгүй янз бүрийн бүр ингээд үзээд амсаад тэр нь цаашдах амьдралд нөгөө хүмүүст зааж хэлүүлэхдээ аюу хэрэгтэй байдаг учраас тий тэгэд тэр дуусаад тэрийг одоо ингээд задлаад бүх гинж минж бүх юмыг задлаа гараад ирж байгаа хгүй тий. За ямар ч гэсэн тийм ирээдүйд тийм бусдад одоо үлгэр дуурайл болох ч юм уусгүй бол зааж чиглүүлэх лидерийн ажил хийх ч юм уу тийм эсвэл тийм байхгүй хүн байсан ч гэсэн хамаагүй та яг ингээд өөрийнхөөрөө хүчлэхгүй яг өөрийнхөөрөө дуртай юмаа хийгээд яг өөрийнхөөрөө байснаар орчин тойрондоо бүр ингээд маш том одоо эрг нөлөө үзүүлэх тийм одоо гэрлийн одоо хүн одоо гэрлийн ажилтан гэх одоо гэрлийн төлөөлөгч ингээд замд орно. Энэ бол танд товлогдсон ирээдүй гинэ. За тэгэж гисэн энэ 3 картыг харъя. За энэ карт болохоор зэрэг сарны мөчл энэ нөгөө усан махад одоо карт байгаа байхгүй юу? Зайв ингээ усан дээрх ингээд өөрөө хөвөөл тэгээ цаана сар гараал. Тэгээ ер нь бол ирээдүйд одоо дөрөвдүгээр карт сонгосооны сэтгэл хөдлөл зүүн савингийн энерги нь бол маш хүчтэй байх юм байна таны. Та магадгүй одоо таны амьдралын ямар нэгэн том өчлөгтэй энэ түрүүн гарсан амьдралын ямар нэгэн том өчлөг чинь дуусаад дараагийн шинэ эрэг шинэ эргэлүү шинэ амьдрал шинэ орчин руу шилжиж байгаа шилжилтийн үеийг бол туулах юм байна цаашдаа. Тийм. Гэтэ та тэрийг бол хүчлэхгүй ингээ хүчлээг өөрөө явж байгаа юм цаа тийм хүчлэхгүй юм байна. Ямар ч сан ингээд танд товлогдсон зүйл гэх юм бол одоо таны зүүн савин сэтгэл хөдлөл зүүн савин гэж энерги маш хүчтэй болоод тэгээд ямар нэгэн том хүчлэг дуусаад дараагийн шинэ амьдрал шинэ орчин шинэ мөчлөглөө шилжих тийм ирээдүйд танд ингээд товлогцсон гэж байна. За тэгээд дараагийнх нь харъя. Газар долго roots тэгэхээр одоо ямар нэгэн удам үндэс хэлхээ тэгээ холбоотой тийм хүч байгаа гэсэн иймэрхүү утга бол хэлмээр санагдаж байна. Одоо дөрөвдүгээр картыг сонгосон мэн одоо ирээдүйд таны одоо цуснд байгаа уг үндэст ч байгаа цуснд байгаа өвөг дээцээс одоо өвөг дээцээс тань одоо уламжлагдаж ирсэн ямар нэгэн одоо авиас чадвар далд авиас ч юм уу ямар нэгэн эсвэл таны цусндах ямар нэгэн код ч ингээд
сэргэнэ гинэ. Гэхдээ тэр нь өвөг дээдсийн карма ч юм уу тэр юм сэргэхгүй өвөг дээдсийн сайн зүйлс сайн явсан тий одоо ур чадвар ч юм уу тий ямар ч таны өвөг дээдсээс тий уламжлагдаж ирсэн далд авяас юм эсвэл ямар нэгэн код тий таны далд хумсарт буюу цуснд чи ингээ сэргэх юм байна цаашдаа. Энэ бол нэлээд товлогдсон ирээдүг гинэ. Тэгэхээр зэрэг за энэ бол зүгээр нэг түүх судлах ч юм уу тийм бол биш тий түүх судлах ч юм уу манай өвөг дээдс ийм юу байсан биш дээ гэдэг ч юм уу тэрийг бол хэлж байгаа биш ингээд бүр ингээд дотроос ч гарч ирж байгаа байхгүй удамд амьдсан одоо энергийн тэр нэг дэмжлэгийг та ингээд биеэрээ мэдэрч тий бүр ингээд тий тэрүүгээр дамжуулж томоохон амжилтанд хүрч магадгүй юм байна тий хүмүүс тэгдэж ш нөгөө удмаараа амар тогшин удмаараа сонио хүмүүс сквал унаад удмаараа амар мундаг те айгу толгой сайтай гэдэг ч юм уу удмаараа маш юу гэдэг ч юм гэдэг те тэрний удмын чинь сайн зүйл сайн код нь тэгдэвчих юм байна хамгийн мундаг явж исэн хамгийн сайн явж исэн удмын тэр одоо юу гэдэг сайн зүйл нь танд одоо ингэж илэрнэ гэх юм уу те заавчлаарч ярьж марсан бол тийм тэх юм байна тий энэ бол зүгээр манай удам тийм хүн байсан байх мундаг хүн байсан байна одоо гэдэг ч юм уу тийм бол биш те тэр удмын юм чинь таны цусаар чинь те таны одоо энергиэр чинь ингэж одоо та биеэрээ мэдэрч гаргаж ирэх юм байна тэгээд тэрүүгээрээ дамжуулаад та ирээдүйд томоохон амжилтанд хүрэх ч юм уу те тий за ямар ч байсан удмын сайн зүйлс нь дэдвчхнэ. Тэгэхээр жоохон газар устайгаа холбогдох одоо тийм байгальд те амрах, байгальтайгаа харьцах энэ зүйл жоохон чухал байж магадгүй юм байна. За энийг давхар хэлчихье. За тэгээд дараагийн энэ картыг харъя. Дараагийн карт харах юм бол усан мах байд. За дөрөв картыг сонгосны амьдралд бол тий одоо нэлээд энэ дээр бас гарсан түрүү одоо усан мах байдیں۔ бод айгуу давмгаалж гин одоо ямар нэгэн сэтгэл хөдлөлийн тий маш өндөр түвшний цэвэрлэгээ танд бол ирнэ гэж бодож байна. Сэтгэл төвш. Тий. Тэгснээр та одоо ирээдүйдээ тий өөрийнхөө зүүн савьд илүү итгэх юм байна. Зүүн савь чинь нэлээд хурцлаа зүүн савьд айгуу итгэх. Тэгэд яагаад ч юм ингээд айгуу гоё юм ихтэй бод тий. Ер нь цааш таны одоо усан мах бод чинь нэлээд идэвх хичээд таны энерги маш одоо зөөлн залуужсан юм шиг тий залуужсан юм шиг айгуу шинэлэг олж та одоо таны гадаад төрөх болон дотоод сэтгэл чинь ингээд яг ингээд амарч зөөлрөөд илт тийм мэдгэцгөөс өөрчлөлт гарна гинэ. Таны төрөх байдал чинь нэлээд илүү одоо нэг тийм одоо бүрэн хиш уучлаар хэвлээ тийм ээлдэг төрхтэй болох ч юм уу тий. Нэг тийм залуучсан юм шиг ээлдэг төрхтэй болно. Тэр нь ингээд таны дотоод байдал чинь тий тийм зөөлхөн болсон учраас гадаад байдал чинь тэгж одоо дэлгэрх юм байна. Тэгэхээр аюу гоё юм хтаа үз тий. За тэгэхээр цаашдаа болохоор таны усан мах бодын өвчин хүч нэлийн гарч эхэлнэ тий. Маш одоо өндөр түвшний цэвэрлэгээ тий цэвэрлэгэнд орох ч юм ороод ч юм уу тий. Тэгээд та илүү зүүн совинлог тий таны энерги маш одоо зөөлөн бөгөөд залууч юм шиг тий шинэлэг болоод гадаад төрөх. Дотоод сэтгэл гадаад дотоод сэтгэлийн чинь тэр өөрчлөлт гадаад төрхөнд чинь илүү одоо залуулаг тий хөөрхөн ч юм уу одоо тий яг юм ихтэй гарч байгаа тэгж хэлж байгаа. Тий. За тэгхийн байна. Тэгэхээр гоё карт байна. За тэгчээд танд одоо сахиус тэнгэрийн мессеж. Оо, стамер гоё.
Зоосууд буугаад байгаа мөн нэг алтан өнгөтэй юм уу те. Алтан мөчлөг гэсэн юм карт энэ. Ер нь бол ингээд таны хуучин тий одоо юу гэдэг хуучин үе шат чи ингээд дуусаад тий ингээд гарч ирсэн тий хуучин зүйлтэн зүйлээ илүү өндөр төвшний одоо шинэ үе ингээд эхэлж байгааг тий харуулж байгаа юм карт байна. Тэгэхээр зэрэг одоо дөрөвдүгээр карт сонгосон маань одоо ирээдүйд тий одоо өнгөрсөн үеийн ямар нэгэн дутагдал хомсдол ч юм уу тий онцгүй байдал ингээд арилаад одоо таны алтан үе гэх юм уу те алтан мөчлөг гэж хэлэх үе гэж хэлэх өдөр чинь юу нэхэлнэ тиймэрхүү зүйлд одоо танд товлогцсон гэж сахиус тэнгэрд хэлж байна. Тэ одоо таны амьдралыг чинь ингээд одоо бүхэлд нь өөрчлөх алтан боломжтой. Ирж байгаа шүү. Тийм зүйл те таны ирээдүйд товлогцсон гэсэн байна. За ямар ч сан та нар өөрснөөс энэ картаас хараад одоо зэн сайн угаараа мэдээл авчаалаа шүү. Таны хуучин үе шат чинь тий хуучин тэр хомсдол дутагдал ч юм уу онцгүй байдлууд ингээд арилаад тий алтан үе чи ингээд ирнэ тийм зүйл таны ирээдүйд товлогдсон шүү гэсэн. За энэ дээр нэг зөвлөгөө бол байхгүй гэж бодож байна. Тийм мессеж танд ирж байгаа юм байна. За ингээд өндөрлөе бүх картад тайлбар дууслаа. Үнэхээр таараад таалагдсан бол лайк тараа бити мартаараа. Таалагдаад дөрөвдүгээр картыг сонгосон хүмүүс маань одоо намайг дэмжих хүсэлтэй бөгөөд та өөрийнхөө цаашдын байдлыг сайнаар зөгнө гэж хүмүүс яах юм бол за энэ үнэхээр гайхамшигтай карт гарсан болохоор зэрэг зоос тий алтан зоосны хэрэг эможи байх юм бол дараараа тий тэгэх юм бол элбэг байдлыг тий одоо алтан үе ирж байгаа болон элбэг байдлыг бэлэгдээд зоос алтан тийм шарамгтай зоос ахмал дараараа тийм бол дөрөвдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө ирээдүйг сайнаар зөвгөнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсон та бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.